Булган аймаг Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Булган аймаг Орхон аймгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа Булган аймгийн засаг даргын тамгын газар боллоо. Ёслолын ажиллагаанд Булган Орхон аймгийн удирдлагууд, засаг даргын тамгын газрын дарга, хилтэс агентлагийн дарга нар оролцсон байна. Булган Орхон аймаг хамтын ажиллагааны арвин түүхтэй 80 жилийн түүхтэй Булган аймаг 40 жилийн түүхтэй Орхон аймгийн хооронд харилцан үр ашигтай хамтран ажиллах гэрээ байгуулах талаар ажлын хэсэг байгуулан олон чухал санааг тусгасан байна. Гэрээний санал авах ажлыг ажлын хэсэг зохион байгуулан аймгийн засаг дарга иргэдтэй уулзалт хийж тэдний санаа оноог сонссны үүдэн дээр энэхүү гэрээ байгуулагдаж байна. 15 заалтын хүрээнд 58 үйл ажиллагааг төлөвлөн 2 аймгийн засаг дарга гэрээнд гар үсэг зурлаа. Газар нутаг дээр хамгийн төвдөн байгаа. Манай аймгийн бас дундаас тасарсан аймаг. Би сая үгэндээ хэллээ. 80 жилийн түүхтэй Булган аймаг, 40 жилийн түүхтэй Орхон аймаг хоёр бол хоорондоо салшгүй холбоотой. Аль алингээр нь салгаж ойлгож болохгүй. Орхон аймагт хамааралтай олон зүйлүүдийг Булган аймаг одоо зах зээл нийлүүлэн мөн одоо булганчуудын хэрэгцээтэй зүйлсийг Орхон аймаг бас биднэрт өгөх ийм аль талынхаа харилцсан үр ашигтай хамтран ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлээр анхаарч одоо батлуудтайгаар бид бүхэн өнөөдөр гэрээ байгуулж байгаамаа. Зөвхөн энэ гэрээгээр хязгаарлахгүй хоёр аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт бас гэрээнд тусгагдаагүй өөр олон асуудлууд байгаа. Бид бүхэн өнөөдрийн байдлаар Булган аймгийн иргэдэд болоод Орхон аймгийн иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон жил хоримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шийдвэрлэхэд дутагдсан гэрээ байгуулж байгаа. Нөгөө талаас нь бол мэдээж одоо Булган аймгийн засаг даргын гэрээ үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бас тусгагдсан асуудлууд дээр хоёр талаас нь хамтарч ажиллахад бас анхаарнаа. Цаашлаа мөн одоо Орхон аймгийнхаа удирдлагаар дамжуулаад Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ төлөвлөлтөөр бас хамтран ажиллах гэрээг шинжилэн байгуулахаар төлөвлөж байгаа. За бид бүхэн өнөөдөр Орхон аймаг, Булган аймаг эх 4 жилд одоо хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. За урд өмнө бол одоо бид бүхэн бас хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллаж байсан. Тэн донд одоо биелдэг заалтууд, биелдэггүй заалтууд гэдэг олон асуудлууд гардаг. Тэр чинээгээр бас иргэдийн амьдрал ахуй эрхчлэгт бас зөрчигдсөн олон одоо зүйлүүд байсан. Тийм учраас бид бүхэн энэ удаагийн гэрээг байгуулахдаа анхан шатнаас нь ахуулаад нэг ижил ойлголттой болох ёстой гэж одоо үзсэн байгаа. Тэр дагуу сумдын удирдлагууд, багийн засаг дарганаар гэрхмчлэнгийн төвшингийн одоо удирдлагуудтай хамтан уулзалдаж өнгөрсөн 4 жилийн гэрээгээд өгнөхийн ялдамд бас эх 4 жилд ямар ажлууд дээр хамтарч ажиллах вэ гэдэг санаа оноогод нэгтгэж ингээд одоо эцсийн байдлаар гаргаж иж үзгэлж байгаамаа. Ингээд төрийн байгууллагын шатанд бид нар нэгдмэл ойлголттой болсноороо үйл ажиллагаа маань ямар нэгэн гацаа саадгүйгээр иргэдийн эрх шигт нийцсэн одоо байдлаар одоо хэрэгжих боломж олцоо бүрднэ гэж одоо ойлгож байгаа. Энд бол одоо маш олон заалт бүхий 58 заалт бүхий ажлын төлөвөө гарan одоо ажиллана. Энэ бүхэн дээр Орхон аймаг, Булган аймгийн засаг дарга, түүний тамган газрынхан бусад одоо холбогдох хилцээ агентлагууд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх ажлаа дайшлан ажиллана гэдгийг энд бас хэлхийг хүсэж байна. За өнгөрсөн хугацааны гэрээний биелэлтийг бид нар бас дүгнжүүлсэн 80 орчим хувьтай одоо биелсэн байна гэж одоо үзсэн байгаа. Тэгэхээр эх олон жилүүд бол бид бүхэн энэ гэрээний биелэлтийг улам илүү одоо хангаж хоёр талын одоо аймагуудын иргэдийн эрх шигт нийцсэн байдлаар асуудлуудыг шийдэж чадна гэж одоо үзэж байгаа. Энэ бол одоо юугаар батлагдж байгаа вэхээр шатны төвшөнд бид нэр ойлголцолд хүрч чадсан. Энэ бол одоо бидний цаашдын ажиллагаа ямар нэгэн гацаа тээггүйгээр явах тийм боломж олцоог бүрдүүлэх гэсэн юм ойлголттой байж байгаа. Маргаантай асуудлыг бид нар аймгийн даргын төвшөнд биш сумын удирдлагуудыг суулгаж агаад нэгдмэл ойлголтод урж байгаа учраас энийг бид нар цааш нь шийдэж явах боломж олцоо бүрдэнэ гэж байна. Мэдээж бид бүхэн хамтран ажиллана. Цагдаа болон хүчний байгууллагууд, байгаль орчны одоо аж үйлчлийн газрын бүх одоо байцаагч нар холбогдох одоо техник хэрэгсэлтэйг хяналтын асуудал дээр хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр тал талдаа л ер нь хяналтаа тавиад бүх одоо асуудал дээр нэгдмэл ойлголттой яваад ажиллана л гэж ойлгож байгаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр аймгийн иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн улс орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжин ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм а.